Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Жудлаач подкастын ээлжит дугаараар бид нар өмнө нь юу нэх ярьж байгаагүй шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой хэргийг бол ярихаар бол шийдвэрлэсэн. За хэрвээ та өөртөө ингээд нөгөө дээд шүүхийн сайт руу ороод шүүх хурлын тов харж байгаа одоо харж үзэж байсан болвол тэнд нь за иргэний эрэг захиргааны эрэг эрүүгийн эрэг гэдэг одоо хэсэг байдгаас гадна яг шүүгчийн сахилгын эрэг гэдэг одоо нэг хэсэг байдаг. За тэр хэсэг дээр одоо жишээлбэл бас яг зарлагдсан шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой хэрэгүүд бол ороо явдаг. За бид гурав өмнө анзаарчсан яг шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой хэрэгүүдээ бол ерөөсөө дурдж байгаагүй юм байлээ. Гэхдээ ер нь бол ийм төрлийн одоо хэрэгүүд дээд шүүхтэр бас нэлээдгүй очдгоос гадна яг ингээд шүүхийн процессын хувьд гурван шатаар бас явдаг нэлээд тийм адилхан төстэй. За тэгээд цаашид ингээд сонгож аваад ярил сонирхолтой байх болов уу гэж бодсон учраас энэ удаа шүүгчийн сахилгын зөрчлийг ярих гэж байна. Тэгээд мега манд гэхдээ ер нь яг шууд маргаан руу орохоос өмнө ер нь одоо сахилгын зөрчлийг яаж шийдвэрлэж байгаа, ер нь сахилгын зөрчилийг одоо хаанаас шийддэг те бид нар ч шүүгчнэр хууль зөрчсөн зөрчөөгөө те тэрнтэй холбоотой асуудлыг ярьж байгаа юм чинь яг маргаанаас гадна ийм төрлийн зөрчлийн жоохон онцлогийн талаар товч ярьж өгвөл. За ерөөдөө ягаад бас энэ сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг ярих гэж шийдсэн бэ гэд тэгэхээр та бүхэн ер нь өнгөрсөн 7 хоногт анзаарсан өнгөрсөн 7 хоногт мөн билүү тэрний өмнөх 7 хоногт ер нь анзаарсан болвол нийт шүүгчийн 3 дугаар чуулган болвол 10 сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. За тэгээд энэ нийт шүүгчийн чуулган гэдэг нь юу вэ гэдгийг бас тайлбарлах юм бол 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсан. Тэгээ энэ шинжилсэн найруулга бол яг энэ нөгөө нэг шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд нэлээд одоо ийм шинжилэл болох чухал өөрчлөлтүүдийг багтаасан ийм одоо хууль босно. За тэгээд энэ хуулийн дагуу бол 2 жил тутамд Монгол Улсын яг бүх шүүгчдээс бүрдсэн ийм нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулдаг болсон. За тэгээд 2021 онд бол нийт шүүгчийн анх дугаар чуулган, за 23 онд болохоор 2 дугаар чуулган, за тэгээд 25 онд буюу энэ жил бол ингээд 3 дугаар чуулган нь болж өнгөрсөн. За тэгээд энэ нийт шүүгчийн чуулганаар болохоор ямар асуудлуудыг шийдвэрлэдэг вэ гэхээр юун түрүүнд бол одоо энэ нөгөө шүүхийн ерхий зөвлөл буюу те шүүхийн ерхий зөвлөл гэдэг нь одоо энэ хуульчид дундаас шүүгчийг сонгон шалгаруулах, за тэгээд шүүгчийн хараа тус болон шүүхийн бие даасан байдлыг хамгаалах ийм чиглэлтэй байгууллага байдаг. Энэ байгууллага болохоор нийтдээ одоо 10 гишүүнтэй, үүний 5 гишүүн нь бол шүүгч гишүүн байдаг. За тэгэхээр энэ шүүхийн ерхий зөвлөлд ажиллах энэ шүүгч гишүүнийг сонгох одоо ийм нэг одоо юу хийдэг одоо энэ нийт шүүгчийн чуулганаар. За үүнээс гадна шүүхийн сахилгын хороо гэдэг бас бүтэц байдаг. За энэ нь бол шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх гомдлыг хүлээж аваад тэг шийдвэрлэх. За тэгээд одоо тэр шийдвэрүүдээрээ дамжуулаад шүүгчид ерөн сануулхаас эхлээд шүүгчийг огцруулах хүртэл ийм сахилгын шийдгэл оногдуулах чиглэлтэй сахилгын хороо гэж ажилладаг. За энэ сахилгын хороо маань бол нийтдээ 9 гишүүнтэй. За энэ 9 гишүүний бол 4 гишүүн нь шүүгч гишүүн байдаг. За тэгээд үүнийг бас энэ сахилгын хороонд ажиллах шүүгч гишүүнийг сонгох ийм хоёр чухал одоо сонгуулийн процесс гэх юм уу те энэ нь бол энэ нийт шүүгчийн чуулганаар бол шийдвэрлэгддэг. За үүнээс гадна энэ шүүх эрх мэдлийн үрийн дагж мөрдөх хууль тогтоомжийг боловсруулах саналаа бас улсын дэд шүүхт уламжлах гэх мэтчлэн иймэрхүү асуудлуудыг энэ нийт шүүгчийн чуулганаар шийдвэрлэдэг. За тэгээд үүнтэй холбоотойгоор ер нь болохоор энэ нөгөө шүүхийн ерхий зөвлөл болон сахилгын хорооны ер нь өнгөрсөн хугацааны тайланг нь бас энэ нийт шүүгчийн чуулган дээр сонсдог. За тэгээ энэ жилийн нийт шүүгчийн чуулганы үеэр бол шүүхийн сахилгын хороо бол өөрийнхөө одоо тайланг танилцуулсан. За тэгээд үүнтэй бол одоо цаг хугацааны хувьд бас зэрэгцээд 2022 оноос хойш одоо энэ 2025 он хүртэл 3 жилийн хугацаанд энэ шүүгчийн сахилгын одоо энэ зөрчилтэй холбоотой одоо маргаануудыг шийдвэрлсэн тэр шийдвэрүүд маань болохоор нэг эмхтгэл болоод саяхан нийтлэгдсэн. Энийг бол та бас захин дээрээс харж болохоор байгаа. Тэгээд ер нь энэ эмхтгэлийг ер нь сонирхоод харж исэн чинь бас сонирхолтой ийм сахилгын шийтгэл оногдуулсан кейсүүд байсан. Тэгээ энэ дотроос нэгийг сонгоод бас ярих гэж ингэж бодсон. Тэгээд үүний өмнө болохоор яг нөгөө шүүхийн сахилгын хорооны тайланг зүгээр хальт хураангуулад ярих юм бол те гол одоо тоо баримтуудыг нь дурдах юм бол
2024 оны 1 сарын 1-ээс 2025 оны 10 сарын 1 буюу за барагцаагаар бол нэг 2 жил орчмын хугацаанд шүүхийн сахилгын хороонд бол 552 одоо үргэлжлэл мэдээлэл ирсэн гэж байгаа байхгүй юу? Энэ нь бол шүүгч сахилгын зөрчил гаргасан гэдэг ийм агуулгатай үргэлжлэл мэдээлэл ирсэн. За тэгээ үүний 43 орчим хувийг буюу 239 одоо энэ кейс дээр нь бол яг сахилгын хэрэг үүсгэсэн. За тэгээд яг энэ тайланд хугацаанд буюу 2 жилийн хугацаанд сахилгын хороо нийтдээ 22 шүүгчэд 27 төрлийн сахилгын шийтгэл оногдуулсан байна гэдэг ийм гол үзүүлэлтүүд юу нь бол харагдчихсан. Тэгэхээр яг эндээс харах юм бол ер нь шүүгч одоо ийм сахилгын зөрчил гаргатаа гэдэг маргаанууд бол шүүхийн сахилгын хороонд одоо юу гэдэг мэдээллүүд бол шүүхийн сахилгын хороонд нилээдгүй олон тоогоор ирдэг юм байна гэдэг нь бол харагдаж байгаа бах тийм. Тэгээ эндээс мэдээж одоо бараг тал хувь нь бол үнэлэхгүй байдаг юм байна гэдэг ийм тоо харагдчихээн. Тэгээд яг сахилгын хороо сүүлийн 2 жил орчмын хугацаанд бол нийтдээ 22 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна гэдэг ийм тоо баримтууд харагдаж байгаамаа. За тэгээд ер нь бол яг хуу процесстэй холбоотой юмнуудыг энэ кейсээ ярангаа хэдүүлээ илүү дэлгэрүүлээд явъя. За ер нь юу болсон бэ гэхээр одоо миний сонгоо авсан кейс дээр болохоор юу болсон бэ гэхээр за нэгэн одоо компани нэхэмжилттэй тэгээд тодорхой нэг яамд холбогдуулаад за нэг ийм тодорхой тооны лицензүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох ийм шаардлага бүхий захиргааны маргаанд энэ одоо холбогдоод байгаа шүүгч маань бол шүүгчээр оролцож исэн. За тэгээ шүүх хуралдааны явцад яасан бэ гэхээр буруудагч этгээдийн зүгээс ер нь бол нэхэмжлэгч маань нэхэмжил гаргах хугацаагаа хэтрүүлсэн юм байна. Тийм учраас нэхэмжлэг хүлээн авахаас татгалзах хэрэгтэй байна гэдэг ийм агуулгаар хүсэлт гаргасан юм билээ. За тэгээд та бүхэн ер нь бол нөгөө захиргааны процессыг мэдж байгаа бол эхний ээлжинд нэхэмжил гаргахаар эхний байдлаар одоо нэхэмжлийн бүрдүүлбэр хангагдсан байна уу гэдэг ийм нөгөө шалгалгууд хийгддэг. Энэ дунд уг нь бол нэхэмжил гаргах хугацаа хэтэрсэн байна уу үгүй юу гэдгийг нь шалгадаг. За тэгээд хэрвээ хугацаа хэтэрсэн байх юм бол захиргааны хэрэг үүсгэхээс татгалздаг шүү дээ тий. За гэхдээ одоо тодорхой тохиолдлуудад болвол одоо хэрэг үүсээд ингээд одоо шүүх хуралдааны явцад ч юм уу ингээд одоо тухайн нэхэмжлэгч маань бол нэхэмжил гарах хугацаагаа хэтрүүлсэн гэдг нь хэрвээ тогтоогдох юм бол мөн бас энийг бол хилцгээс ингээд татгалзаад явдаг ийм процесстэй. За тэгээ энэ тохиолдол дээр юу болсон бэ гэд тэгэхээр гурдагч этгээдийн зүгээс бол нэхэмжлэгч ингээд одоо хугацаагаа хэтрүүлсэн юм биш үү гэдэг ийм хүсэл гаргасны үндсэн дээр бол шүүгч маань шүүх хуралдааныг завсарлуулсан юм байлээ. За тэгээд завсарлуулад нөгөө тухайн хүсэлтийг шийдвэрлэхээр ингээд зөвлөлдөх тасалгаанд байх үедээ шүүгч нь өөрийнхөө туслахаар дамжуулаад өөр шүүгчийн хэн шийдвэрлэж исэн хэрэгээс бол 80 гаруй хуудас материалыг хулбарлан авчирүүлээд ингээд танилцсан. За тэгээ ингэж танилцсныхаа дараа бол энэ зөвлөлдөх цэцлэгаанаас гарч ирээд за тэгээ шийдвэрээ гаргасан. Шийдвэр нь юу гэж гарсан бэ гэд тэгэхээр нэхэмжлэгч бол нэхэмжил гарах хугацаагаа хэтрүүлсэн юм байна буюу захиргааны эрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 109-р зүйл дээр байдаг үлээ тий. За 107 дээр үлээ за би уучлаарай нөгөө яг заалтын юу ачиж нөгөө захиргааны эрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 54-ийн 1 заасан үндслүүд бол хэрэг хэн шийдвэрлэх явцад хэрвээ тогтоогдох юм бол буюу нөгөө хугацаа ингээ хэтэрсэн байна гэдгийг тогтоогдох юм бол хэргийг хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэг хүлээж авахаас татгалзах ийм одоо шийдвэр гаргадаг. За ийм шийдвэр гаргасан юм билээ. За тэгэхээр сахилгын хороо руу бол энэ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ямар агуулгаар гомдол гаргасан бэ гэд мэдээлэл гаргасан бэ гэд тэгэхээр за шүүхийн тухай Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87-гийн 1-т бол тий за захиргааны эргийн шүүх бол шийдвэрээ зөвлөлдөх цэцлэгаанд гаргана гэдэг заалт байдаг. За тэгээд зөвлөлдөх цэцлэгаанд гарахдаа болон шүүхийн тухай хуулийн 51-ийн 33 дугаар зүйлд шүүгчид юуг хориглодог вэ гэж тэгэхээр шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа буцадтай аливаа хэлбэрээр харилцах зөвлөлдөх тасалгааны нууц задруулахыг хориглоно гэсэн ийм заалт байдаг. За гэтэл энэ тохиолдолд шүүгч маань бол тий зөвлөлдөх тасалгаанд орцсон байхдаа өөрийнхөө шүүгчийн туслахаар дамжуулаад ингээд өөр кейс дээр одоо өөр хэрэг дээр байгаа тэр 80 гаруй хуудас материалыг авчирч ирж танилцаад тэгээд тэр нь бол ингээд шүүхийн шийдвэрт нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн учраас
Энэ бол нөгөө нэг шүүхийн тухай хуулийн 51-33 заасан шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа бусадтай альва хэлбэрээр харилцахыг хориглоно гэсэн энэ заалтыг зөрчсөн байна. Тийм учраас сахилгаан шийтгэл оногдуулж өгөөч гэсэн ийм агуулгаар мэдээлэл гаргасан. За шүүгч бол ямар тайлбарыг өгсөн бэ гэд тэгэхээр нэхэмжлийн шаардлагатай холбогдуулаад энэ бол нэхэмжил гаргах хугацаа хэтрүүлсэн байна уу үгүй юу гэдгийг бол шүүх шалгах үүргийг хүлээдэг. За энэ гомдолд одоо дурдсанаар бол дурдсанчлан тий одоо бие даасан хараад бус байдлаа бол ингээд алдаад хүнлэнгийн нөлөөлөлт бол автаадсан зүйл байхгүй. Харин би ингээд хуулиар хүлээсэн хэргийн нөхцөл байдлыг тодруулах ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үнэлэх тий энэ одоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой ийм ажиллагаа бол хийсэн. Тэгэхээр энэ бол ямар нэг байдлаар төрчил рүү хамаарахгүй маа гэж ингэж тайлбарладаг. Тэгэд нөгөө юу яасан юм бэлээ энэ одоо нэхэмжил гарах хугацаа хэтрүүлж үгүй юу гэдгийг нөгөө тогтоохын тулд яг үүнтэй одоо холбоотой энэ одоо үйл баримттай холбоотой нэг маргаан энэ захиргааны хэргийн шүүхтэр бас өөр нэг шүүгчдэр хуваарлагдаад ингээ явж исэн учраас тэнд нь нөгөө нотлох баримтаар авагдсан байсан тэр 80 гаруй ууц материалыг нь авчраа шалгасан юм бэлээ. За тэгээд ер нь шүүгчийн хувьд бол ийм тайлбарыг өгсөн. Сахилгын хороо руу гаргасан одоо гомдол бол ийм агуулгатай байсан. За тэгээд энэ шүүгчийн сахилгын маргааныг шийдвэрлэхдээ бол яадаг вэ гэхээр эхний ээлжинд сахилгын хороон дээр бол шийдвэр гаргадаг. За хэрвээ сахилгын зөрчил одоо үйлцэн байна гэж үзэж байгаа юм бол сахилгын хорооны магадлал гаргаад сахилгын шийтгэл оногдуулдаг. За энэ сахилгын шийдвэрлэлийг бол одоо хүлээн зөвшөөрөхгүй тий. За эсвэл энэ нөгөө сахилгын хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй юу? Жишээ нь энэ сахилгын хорооны шийдвэр чинь нэг бол шийтгэл оногдуулъя. Нөгөө бол энэ бол сахилгын зөрчил гаргаагүй байна гэдэг агуулгаар одоо чинь гарах боломжтой шүү дээ тий. Тэнгүүд хэрвээ тэр нөгөө оролцож байгаа тал маань одоо энэ магадaltaй нь санал нийлэхгүй байх юм бол сахилгын одоо хяналтын журмаар одоо шийдвэрлүүлъя гэд ингээд дахиад гомдол гаргадаг. За тэгээ энэ хоёр дахь шатны одоо хяналтыг бол сахилгын хороон дээрээ бас одоо ингээ хэрэгжүүлээд шийдвэрээ гаргаад явдаг. За тэгээ үүний дараа энэ хоёр дахь шатны сахилгын хорооны одоо энэ шийдвэрийг нь гэх юм уу те хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол энэ маргаан маань болохоор усын дэд шүүх рүү яваад тэгээ усын дэд шүүх дээр бол эцэцлэгтэн шийдвэрлэгддэг байгаа процессын хувьд. За тэгээд энэ маргааны хувьд болохоор сахилгын хорооноос магадлал гарсан буюу шүүгчд бол сахилгын шүүгч маань сахилгын одоо ийм зөрчил гаргасан байна гэж үтсэн. За үндсэл нь юу байсан бэ гэд тэгэхээр шүүхийн шийдвэр ингээд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх энэ хуулийн шаардлагыг хангах нөхцөлийн нэг нь бол тэ шийдвэрийг зөвлөх тасалгаанд гаргах явдал байдаг. За тэгээд ингэж зөвлөдөж байгаа үед бол тухайн хэргийг хилцэн шүүх бүрэлдэхүүнээс өөр хүн байж болохгүй гэдэг ийм шаардлагыг тавьдаг. За тэгээ мөн шүүгч нь бол хэн нэгэнтэй ямар нэг хэлбэрээр харилцахыг ингэж хориглодог. Мөн энэ одоо тий зөвлөлт цэцлэгэнд орсон бол энэ дотор өөрөө нотлох баримт цуглуулах ажиллагаа энэ төр явуулах учиргүй. Тэгэхээр одоо шүүх бүрэлдэхүүн бол зөвлөлт тасалгаанд орсон л болвол одоо тэр одоо юун дотор хавтас тэрэг дотор тий цугласан нотлох баримтын хүрээнд одоо мэтгэлцэн явуулсан тэр байдал энтерт үндэслээд шийдвэрээ гаргадаг. Харин тэр зөвлөлт цэцлэгэнд орсныхоо дараа нотлох баримт цуглуулна энэ гэсэн зүйл бол байхгүй. Тэгэхээр шүүхийн тухай хуулийн энэ нөгөө өмнө дурдсан 51-33 дахь хэсгийн одоо нөгөө зөвлөлт цэцлэгаан зөвлөлдөх явцад бусдад альва хэлбэрээр харилцах гэдэг заалтыг зөрчсөн байна. Тийм учраас нээлттэй сануулах шүүгчд бол нээлттэй сануулах ийм сахилгын шийдвэрлэлийг оногдуулж шийдвэрсэн байнамаа. За тэгээ шүүгч бол сахилгын хороонд одоо энэ юутай магадaltaй бол санал нийлээгүй учраас сахилгын хороонд гомдол гаргасан. За энэ гомдолтой юу гэж дурддаг вэ гэж тэгэхээр за захиргааны эрэг шүүгтийн шийдвэрлэх хуулийн 109-2 дээр бол тий хэрвээ одоо хэргийг хэн шийдвэрлэх явцад за тухайл нөгөө хуулийн 54-1 заасан буюу тухайлах юм бол нөгөө хугацаа хэтрүүлсэн гэдэг ч юм уу ийм нөхцөл байдал тогтоогдох юм бол шүүгч бол нэхэмжлэг хэргийг хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэг хүлээн авахаас татгалзнаа гэдэг ийм заалт байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчин шүүхэд нэхэмж гарах эрхтэй болохоо мөн өөрөө нотлох ийм үүрэгтэй байдаг. За тэгээ нотлох чадаагүй байх юм бол нэхэмжлэг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг бол шүүгч гаргадаг. За тэгэхээр
Ингэж шүүгч шийдвэр одоо хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргахтаа бол хэргийн оролцогчийг заавал оролцуулна гэдэг одоо гэж бол хуульчлаагүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэж тэгэхээр шүүгч бол хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд болвол нөгөө нэхэмжлэг гарах хугацаандаа нэхэмжлэг гаргасан байна уу гэдэг энэнийг тогтоох үүргийг одоо хэрэгжүүлэх хүрээнд бол нөхцөл байдлыг тодруулах ийм үйл ажиллагаа явуулсан. За тэгээ нөгөө талаасаа одоо нөгөө 109-2-ын дагуу гаргаж байгаа шийдвэр маань бол шүүхийн шийдвэрийн нэг төрөл мөн боловч энэ нь бол нөгөө хэрэг маргааныг хэн шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж буюу яг хэргийн оролцогчдын хүслийг шийдвэрлсэн шийдвэр болохоос яг шүүхийн тухай хуулийн 6-1-ийн 6, 22-ийн 6 заасан юм заавал зөвлөлдөх тасалгаанд гарах шийдвэр биш ээ гэж ийм тайлбарыг өгдөг. Тэгээд тийм учраас нөгөө зөвлөх цэцлэгаанд ганцаараа хинтээж уулзахгүйгээр гаргах хэрэгтэй байсан гэж ингэж цахилгаан хороо шийдэж байгаа нь бол үндэслэхгүй байна гэж ийм агуулга бүхий гомдлыг гаргасан. За тэгээд цахилгаан хороо бол энэ гомдлыг нь хянаж үзээд за дараах үндслэлээр бол нөгөө цахилгаан хорооны магадлалыг хэвээр үлдээ шийдвэрсэн. За ингэхдээ бол хэргийн оролцогчоос ингээд гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр одоо шүүх хуралдааныг энэ шүүгч маань завсарлуулсан байх боловч те захиргааны эрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 96-гийн 1 заасан шинээр нотлох баримт цуглуулах ч юм уу те ийм ажиллагаа хийсэн одоо талаар болвол энэ сахилгын одоо юунд хэргийн материалд бол авагдаагүй байна гэж ингэж зааж байгаа. Ингэж хэлсэн мэлээ. Энэ санаа нь бол юу гэсэн үг вэ гэдэг. Тэгэхээр эн чинь нөгөө процессын хувьд шинэ нотлох баримт цуглуулж ийж одоо тэг хэрэгтэй тэр нотлох баримтыг авч ийж за тэгээд түүндээ үндэслээд энэ хэргийг одоо хүлээж авахаас татгалзаад хэрэгсэхгүй болгох ийм шийдвэр гарах байсан байна гэж ингэж хэлдэг процессын хувьд. Гэтэл нөгөө зөвлөлт цэцлэгаанд байхдаа хэрэгт авагдаагүй байсан ийм 80 гаруй хуудас материалыг өөр одоо хэрэгээс ингэж шууд авчирж байгаа нь бол үнэлэхгүй байна гэж ингэж хэлдэг. За тэгээд хэдийгээр бол ингээд шүүгчтэй өмнө шийдвэрлэгдсэн за эсвэл одоогоор ингээд шийдвэрлэгдэж байгаа хэрэгт цугларсан байгаа нотлох баримтыг одоо өөрийн хэрэг дээрээ ингэж нотлох баримтаар авах зохицуулалт нь байдаг боловч гэхдээ энэ нь процессын хувьд бол тий шүүх хуралдаанаа хойшлуулад нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэд тэгээд нэмэлт нотлох баримтаар ингээд өөрийнхөө хэрэгт энэ нотлох баримтыг авах ёстой байсан байна гэж ингэж хэлж байгаа. За тэгээд тийм учраас болвол магадлал одоо шүүхийн сахилгаан хорооны магадлал нь бол одоо хуульд нийцсэн байна гэд ингээд хэвээр үлдээсэн байгаа. За энэ сахилгын зөрчилтэй холбогдсон шүүгч маань бол сахилгын хорооны хяналтын тогтоолыг бол хүлээн зөвшөөрөөгүй. За тэгээд ийм учраас энэ маргаан маань улсын дэд шүүхтэр очиж байгаа. За тэгээд улсын дэд шүүхээс бол сахилгын зөрчлийг шийдвэрлсэн тогтоол гаргасан. За ингэхдээ юу гэж тайлбарлаж байгаа вэ гэж тэгэхээр юун түрүүнд энэ одоо шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэдэг байгаа тий энэ шүүгчд хоригдсон заалтаа авч үзье гэд тий за тэр нь бол шүүхийн тухай хуулийн 51-ийн 33 буюу шийдвэр гаргахаар зөвлөдөх явцдаа бусадтай аливаа хэлбэрээр харилцах гэдэг энэ хориглолт маань бол юу вэ гэд тэгэхээр зөвлөлт цэцлэгааны бүрэн тусгаарлагдсан байдлыг хадгалах хамгаалах зорилготой. За тэгэхээр шүүгч бол гагцгүйтэй хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хилэлцэгдсэн нотлох баримтад үндэслээд хэргийг шийдвэрлэх баталгааг бол энэ зөвлөдөх тасалгаанд шийдвэр гаргаснараа ингэж одоо олж авдаг. Тэгэхээр энэ зарчим маань бол эрүү иргэн захиргааны аль хэрэг байх гэдгээс үл хамааран энэ зөвлөдөх тасалгаа бол тусгаарлагдсан байх гэдэг ийм хувь зохицуулалт юм аа. За тэгэхээр шүүхийн зөвлөлт цэцлэгааны бол энэ гадны нөлөөллөөс хамгаалагдсан байдлыг аливаа хэлбэрээр алдагдуулах нь бол энэ хэргийн шийдвэрийн эрхтэн үндэслэлийн талаар шүүгчийн итгэл үнэмшлийг хөндлөнгөөс өөрчлөх ийм эрсдлийг дагуулдаг. Ийм үр дагавар бий болохоос те ингээд одоо сэргийлээд шүүхийн тухай хуульд бол ийм заалт орсон юм аа. За тэгэхээр энэ тохиолдолд бол тий хэрэгт байгаагүй нотлох баримтыг шүүх хуралдаан одоо энэ завсарласны дараа зөвлөлт тасалгаанд бүрдүүлж тэгээ энэ маань бол дамжмал байдлаараа өөр шүүгчтэй
энэ одоо шүүгч маань ингэж харьцаж байгаа ийм үйлдэлүүд ингэж ажиглагдаж байна гэж хэлж байгаа байхгүй тий. Тэгээ энэ нь бол зөвлөлт засалгаанд хэрэгждэг энэ эрх зүйн онцгой дэглэмийг алдагдуулсан буюу шүүхийн тухай хуулийн 51-33-ын зөрчлийг бол бүрэн хангаж байна гэж ингэж улсын дэд шүүхээс тайлбарлаад за тэгээд Мгм. энэ шүүгчд оногдуулсан нээлттэй сануулгах гэдэг энэ сахилгын зөрчил бол одоо энэ зөрчлийнх нь хэр хэмжээнд нийцсэн байна гэж ингэж одоо эцсийн шийдвэрийг гаргасан байгаа юм аа. Мгм. Нэг бодлын нөгөө одоо нийт талаараа байгууллага дотоод дүрм журм ч юм уу хөдөлмөрийн үйл зөвчгөр нэг ажилтнаа сахилгаан шийтгэл ногдуулдаг шүү дээ. Нээлттэй сануулгах, тэгэл хартаа сануулгах гэл. Нэг бодлыг шүүхийн тогтолцоонд тэр нь төстэй юм шиг те. Нөгөө нэг шүүгч нарын яг сахилгаан зүйчилтэй холбоотой хэрийг энэ тусдаа шийдвэрлээд тэг холбоотой хууль тогтоомд төрсөн байвал одоо тэгээ шийтгэл хүлээлгэж байгаа шүү дээ. Тийм, тийм. Тэгээд ер нь бол нөгөө ийм сахилгын зөрчилтэй холбоотой кейсүүдийг бас эмхтгэл болгоод гаргаж байгаа юм төр нь бол айгүй одоо сонирхолтой санагдсан. Тий одоо чи энэ Мгм. тохиолдолд бол одоо нөгөө шүүхийн тухай хуулийн 51-р зүйлд болохоор шүүгчид дараах зүйлийг хориглоно гэдэг ийм Мгм. 40 зүйлийг чагсаасан байгаа байхгүй юу? 40 хориглолтыг. За тэнгуү чинь энэ тохиолдолд жишээ нь тэр 33 дахь зүйл буюу тий зөвлөлтөх тасалгаанд байхдаа хин нэгэнтэй харилцахгүй гэдэг энэ хориглолтын тэгвэл ямар Мгм. хэмжээнд хэрэгжих вэ гэдгийг чинь тайлбарлаж байгаа байхгүй юу тий. Энэ бол ямар нэг Эсвэл энэ байдлаар процесс бол тайлбарлсан шинжтэй орж ирж шүү дээ, тийм тий? тийм одоо ингээд юу гэдэг юм бид нар бол ингээд юу гэдэг утсаар ярих байдаг юм уу те эсвэл гаднаас Мгм. хүн орж ирээд ингээ хоорондоо ярилцахыг бол за энэ 50-33 утсаас хоригдлолтод хамаарах юм байна гэж ингэж шууд одоо жишээ нь ойлгож болж штэ тий. Тэнгүүд энэ тохиолдолд жишээ нь гаднаас материал аваад оруулж ирж байгаа энэ тохиолдолд нь бол тэр материалаар дамжуулаад эргээд өөр шүүгчтэй харилцах нөхцөл байдал одоо бас харагдаж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар сонирхолтой тайлбар хийж байгаа нь бас одоо айгүй им нэг талаараа бас им хууль тайлбарлах шинжтэй байгаа шүү Мгм. гэж харсан. Тэгэхээр бас айгүй сонирхолтой. Тэгээ ерөн зүгээр нөгөө юуг дуртах юм бол энэ нөгөө сахилгын хороо өөрийнхөө тайланд ингээд ямар ямар жишээ нь шийдэглүүдийг ямар кейсүүд дээр оноосон бэ гэдгээ жишээ нь тайлбарсан байсан байхгүй. Тэгвэл энэ Мгм. дунд жишээ Мгм. нь аягүй сонирхолтой нь шүүхийн тухай хуулийн тэр нөгөө хориглолт донд 34-р нь болохоор шүүхийн хуралдааны явцад гар утас хэрэглэх зэргээр хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулахыг чинь хориглодог юм байна л да. За тэгсэн чинь За. нэг шийтгэл оногдуулсан тохиолдол нь гэсэн чинь шүүх хуралдааны явцад нийт 16 удаа гар утас хэрэгэлсэн болох нь тогтоогдсон гэж байгаа байхгүй юу те. Тэгэхээр Бүгд энэ таалцсан байна тий. тийм шүүгчд ингэж хориглодог одоо зүйл нь ийм нөгөө нарийн хориглолт донд одоо ийм шүүгчийн ийм шүүн таслах одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэх ийм процесс нь явагддаг гэдэг утгаараа тийм ийм нарийн хориглолтууд донд ингээд үйл ажиллагаа явуулж идэг. Тэгээ энэ одоо сахилгын одоо зөрчил шийдвэрлсэн кейсүүд маань ч гэсэн эргээд шүүгчд өөрсдөө би ер нь шүүх хуралдааны явцад юу хийж болохгүй вэ, юу хийж болох вэ гэдэгт нь бас ийм тодорхой утгаараа бас юу байх юм шиг санагцсан нөлөөлөх юм шиг гэх юм уу те. Тэгээд үндсэн утгаараа бол эргээд нөгөө шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн үйл ажиллагаа одоо Мгм. илүү ийм үнэлэлтэй зөв байхад ийм чиглэж байгаа юм болов уу гэж юу ойлгосон. Тийм тэнгууд яг хуу энэ нээлттэй тавьсан хэрэгүүдтэй жишээлбэл нөгөө яг хэрэгт оролцдог хэрэгээ оролцогч нар хэрвээ бас өөртөө танилцвал те одоо ямар нэгэн хууль зөрчил юм болсон байх үе те процесс нь эсвэл шүүгчийн зөв бус үйлдэл жишээлбэл бас одоо сахилгаан шийтгэл болох боломжтой шүү дээ хууль тогтоомд зөрчсөн тэгээд одоо зарим шүүгчнэр бол заримдаа жоохон зөв бус өгүүл одоо хиллэх ч юм уу хэрэглээд байгаа юм шиг кейсүүд бол гарсан байдаг шүү дээ. Тэгээд Тийм тиймэрхүү жишээ юмуд нь бас анзаараад өөрсдөө хандж байх нь бол зөв байх тийм. тийм жишээ нь энэ нөгөө сахилгаан хэрэг шийдвэрлэсэн кейсүүд дотор ингэж байгаа байхгүй шүүх хуралдааны явцад усан ялагчтай удаа дараа зөв бус үг хэллэг хэрэглэж харьцсан нь дүрсний бичлэгээр тогтоогдсон учраас одоо бас сахилгын шийтгэл оногдуулсан нэг ийм кейс жишээ нь байсан. Тэгэхээр ерөөхдөө ийм шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн ийм сахилгын зөрчил үүсэх үйс тэгээд шүүгч тэр шүүхийн хуулийн 51-т чагсаасан хоригдлтуудыг зөрчсөнтэй холбоотой ийм кейсүүдийг ер нь нөгөө хэргийн оролцогчдод нэлийн сайн мэдээлэлт юм шиг санагдсан. Энэ яг нэг педид юу яадаг штэ тий одоо ингээл
шүүгчд айгүй одоо юу гэдгийг ёс зүйгүйч гэдэг юм уу ингээд нийгэмд ер нь шүүгч нартай холбоотой ингээд айгүй олон асуудлууд үүсдэг. Тэгээд тэд нар нөгөө нэг яаж шийдвэрлэгддгийг жишээлх юм бол ингээд мэдэхгүй яваад байдаг. Гэтэл энд чинь ингээд цахилгаан хороо гээд маш том бүтэц зас ингээд ажиллаад явж байгаа гэх юм уу. Тэнгууд одоо нөгөө миний яг энэ хэргийг олж уншсан тэр эмхэтгэллийн хамгийн ихний кейс нь та бүхэн санаж байгаа бол ковидын үед бас нэг шүүгч за тэгээд АТ-г миний санаж байгаагаар АТ-гээд ажиллаж байгаа хүн мөнчлөөтэй ингээд нэг 2 3 хүн холбогдсон нэг юм лифтэн дотор нэг юм зүй бус гэх юм уу те ёс бус байдлаар юу яаж байгаа нэг бичлэг тарж марсан шүү дээ тий. Тэгмүүд энэ одоо эмэгтэйглийн хамгийн ихэнд жишээлх юм бол тэр кейс байлээ л дээ. Тэгээд тэр кейс дээр одоо тэр холбогдсон шүүгчийн тухайлах юм бол огцруулсан ийм тэдвэрчийн гарсан юм билээ гэх юм уу. Тэгэхээр ер нь ингээд ийм том бүтэц бас ажиллаад эргээд ийм сахилгын зөрчил гаргасан хэрэгүүд дээр нь тэг шийтгэл оногдуулаад ингээд явдаг шүү гэдгийг бас хүмүүс мэдвэл зүгээр хаа гэж бодлоо. Тийм тэгэхгүй бол нөгөө манай ингээл шүүгчнэр ингэдэг тэгдэг гэл нийгэмд амар хилэлцүүлэг өрнөдөг хэрнээ эргээд яг тэр үйл нь бодтой байсан юм уу хөлдөрсөн мөдөрчөг хүмүүс бол яг тийм байсан болвол хариуцлага хүлээсэн юм хүлээлгээгүй гэдэг мэдээлэл агуу тутмаг явдгаас хүмүүсээ бас буруу ойлголт авдаг гэж магадгүй те өнгөөл өнгөрчт юм уу ч юм уу те яг олон нийтлэлтэй дунд бол яг одоо мэрэгжлийн салбарын хүмүүс нь угаасаа мэдчихэл байгаа байх нэг одоо сахилгын хэрэг бол явж л байгаа гэж ч юм уу те тэгээд энэгээ таниулах ажлаас илүү сайн хийвэл бас дагвал юм байна тий. Бидэд яг өөртөө хайгаад харуул харгалах тэгэл. За тэгээд ямар ч ч энэ удаагийн дугаар дээр бидэд ийм анх удаа шүүгчийн сахилгын төвчлөлтэй холбоотой хэргийг ярьлаа. Бас айгүй сонирхолтой санагдлаа. Тэгээ бас хаяа онцлох кейсүүдийн ярангаа бас эргэн тойронд нь өөр орчим тухайн хугацаанд өөр ямар хэргүүд гарч ирсэн бэ гэдэг нэг товчлоод базаад үе үе ярьж ивэл зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгээ яг хуу энэ дугаар чи одоо ингээд юу н цацагдчихж байгаа юм. Тэнгүүд энэ дугаар цацагдаж байгааг яг дараа 7 хоногийн 3-аас нь нөгөө энэ жилийн хуульчдын шалгалт эхлэх юм байлээ. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны шалгалт. Тэнгүүд яг хуу бид хэд ярьж байгаад бодлогууд нь одоо ил болсны дараа тийм нийт нөгөө хуульчтай холбоочин сайт дээр тавьдаг ч тэгснийхэн дараа бодлоготой танилцж байгаа холбогдох шийдвэрийг хайгаад ер нь аль болох боломж туртуу хугацаанд бол бас орлоо гэж бол бодож байна. Тэгээ та хэдээс хэрвээ энэ жил яг шалгалт өгсөн хүмүүс байх юм бол тэр нөгөө бодлого өгж байгаа хүмүүс чинь тэр бодлогыг тэр цавханд нь хамгийн хурдан мэдчих чадж байгаа шүү дээ. Тэнгүүт яг гарангуутаа яг би бол шүүгэн шийдэн ингээл хайж байжсан байхгүй юу? Яа нэнтэд зү юу байсан болоо юу гэж одоо тайлбарлаж байсан болоо гэд ерөн дөр өөртөө ингээд нэг багц авах газ тий. Хэрвээ тэгж мэдсэн бол төрүүлээд олчвол шүүгэн шийдрийг хуваалцаарай. юм бол бид ер нь 3 бодлого дээрээ юу болоход те нэг дугаар болоход өмнөх 2 жил оруулж исэн шигэ энэ жил бас оруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар руу бичээрэй гэж хүсэж байна. За тэг энэ удаагийн дугаарт хаанасанд баярлалаа. Хэдүүлээ дараагийн дугаараар уулзцгаая. За баяртай. Баяртай.